засгийн газрын бүтц дээр та ямар байр суурьтай нь одоо цөөлөх шаардлагатай гэдэг зүйлийг гаргалсан амын Ер нь цөөлөх шаардлагатай. Гэхдээ засгийн газрын бүтцийн тухай хууль чинь улсын төсөвтэй хамтдаа явж байдаг. Одоо энэ асуудлыг хамтд нь оруулах юм уу? Эсвэл энэ нүгээрээ явж байгаад 27 оны төсвийг хэлцэхдээ засгийн газрын бүтцийн тухай хөндөх юм уу? Энийг одоо учрал даргал мэднэ дээ. Та өмнөх занаш тэр сайдын үед хамтрах санал ирэх үед баг их чухлаа энэ засгийн газрын сайд нар таалагдахгүй байна гэж байна шүү дээ. Нөгөө миний яриад идэг 8 үндслийг чинь бас нэгэн тэр. Тэгээ за нэгдүгээрт тэр алдан бичиг нэрх юм өрөхгүй би мэдэхгүй. Ардын намд одоо бичин байхгүй байгаа шүү дээ. Дотроо юу гэж ярьж байгаа мэдэх юм аа. Бодвол одоо өдөр зөвлөмөл нь уралдах байлгүй дээ. Дээрээс нь ажил үүргийн чиглэл нь юу байх юм ирлээ гэхэд тэгээ ямар хамт олон бүрдэх юм улс төрийн хувьд шийдвэр гаргах байдал нь хэр эрх чөлөөтэй хэр эрх мэдэлтэй байх юм. Тэгээ өчигдөр Зандан шатар дарга баг хурал дээр үнийг хэлсэн л байлаа шүү дээ. Надад засгийн газраа бүрдүүлэх боломж байгаагүй маа. Энэ нь бол өнөөдрийн унжаагийн нэг шалтгаан мөн л гэж. Эний чинь анх Зандан шатар даргаыг ерөнхий сайдад төрийн байгуулалтын байнгын орон дээр нэр дэвшиж хахад миний хэлж ирсэн л асуудал шүү дээ. Санджлаа байлгад таад. Та одоо энэ учрал даргад ахын хуваар засгийн газрын бүтцээ бүрдүүлэхэд нь юу гэж зөвлөмөр вэ? Би юу гэж зөвлөмөргүй. Яагаад тэгэхээр би өөрөө учрал даргыг эрх чөлөөтэй болоо, эрх мэдэлтэй болоо гэж зарчмын байр суурь илэрхийлчихэд өөрөө хөндлөнгөөс ямарваа нэгэн байдлаар нөлөөлөд үг дагаа явах чинь буруу байхгүй. Тэр хүний бүрийн эрхийн асуудал. Тэр хүндгэлтэй л хандах хэрэгтэй. Тэгээд одоо энэ нам дээрээ докторууд одоо ингээд ингуудаа шууд ингээд чуулганд оруулж баталж байгаа энэ процесс энэ хэр зүг юм бэ тийм ээ. Шууд нам дээрээс бүх юмаа шийдэл орж ирээ зүгээр киното. Гэхдээ хуулиар шүү дээ. Тэ. Угаасаа л нэгэнт хаант засаглалгүй Монгол улс төрийн нам байж төрөө бүрдүүлдэг. Тэгээ бүрдүүлэх арга зам нь сунгуулаар хийдэг. Тэгээ төрийн удирдлага зохион байгуулалт яах вэ гэдэг нам шийддэг. Энд чинь хаач байж идэг олон улсын практик жишг шүү дээ. Тэ? Хаант засаглалтай улсад ушаал өөр өөр л явдаг шүү дээ. Энэ талаарт төрийн байгуулалтын байнгын ороогаар ерөнхийлөгч хуулийн төслийг хилцэж эхлэх юм байна. Таны нөгөө хуулийн төсөл юу болсон бэ? За, хуулийн төсөл маань учрал даргатай уулзаж хуулийнхаа үзэл баримтлалын үндсэн агуулгыг бодовчхон танилцуулсан. Улмаар тамгын газарт өгөөд тэгээд одоо өөрийнхөө бүрдүүлсэн тамгын газар хуульчдаас миний үгийг сонсохоос илүүтэй хуульчдын үгийг бас сонсё гэдэг байр суурь илэрхийлээд тэгээд тамгын газрын хуульчд ажиллаж байгаа. Одоогоор хариу бол аваагүй. Та өнөөдөр чуулганыхаа эрсэнд орсон байх. Эрсэнд аваа шүү дээ. Орсон байгаа. Одоо ингээд манай нөхцөл байдал эцэндээ хоёр багтчлаа тийм үү 30-38 гээд энэ нөхцөл байдал ер нь цаашдаа нэг цул болж чадахгүй л ингээд хоёр тал байгаад үлсэн газрын дахиад дутургүй байдаг. Түрүү асуусан шүү дээ амар байсгалан дарахтай юу ярив гэд. Яг л энэ асуудлыг л ярьлаа. Юу гэж? Яагаад тэгэхээр чинь намын хагарал тэмцэл чинь ус орны зовлон болчиход байна шүү дээ. Тэгэхээр аль талдаа буултаа хийгээд тэгээд одоо учрал дараагаа дэмжиж ажиллаад явах нь чухал.